Эх орныхоо 408 зогсоос эргэх цэнхэр дэлхийнхээ өнцөг болон бүрээс дэлхийн монголчуудын MJL радио 88.3 дэлгүүн дээр бид бүхэнтэйгээ үргэлж хамт байдаг. Эрхэм хүндэт сонсогч, үзэгч таны энэ үчийн амар амгалан гэрж дахин мэдчилээ. Өнөөдөр 2025 оны 9 сарын 29-ний даваа гараг тохиож байгаа. Улаанбаатарын цагаар 21 цаг 11 минут болсноор манай өнөөдрийн тугч барин тугалж хариулна өрөөтэй хүний л амьдрал нэвтрүүлэг маань эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Тэрэлж байгалийн Эрдэс тус дэмжин ажиллаж байна. За радиогийн 2 дугаар студид хөтлөгч юугна найруулагчаар Өнөр Баяр, за нэвтрүүлгийн продюсераар Аринер та бүхэндээ хамт байна. За манай өнөөдрийн тугч барин тугалж хариулна өрөөтэй хүний л амьдрал нэвтрүүлгийн даваа гарагийн сэдэв бол хамт ажиллахад ядаргаатай эгч нар гэсэн сэдвийн хүрээнд ярилцах юм аа. За нэвтрүүлгийн өмнө хэлдэг хүн бусадтай хуваалцсан гуниг зовлон 3 дахин нэмгэрч бусадтай хуваалцсан жаргал баяр хөөр 3 дахин нэмэгддэг гэсэн ийм сайхан үг байдаг. Тийм болохоор одоо бие биенийхээ асуудлыг сонсож зовлон гунигийг нь хуваалцаж өөрт байгаа тэр сэтгэлийн, итгэлийн тэр халуун элч гэрлээ гараа сунгаж бие биендээ бас дэмтэй тустай зовлон жаргалыг хуваалцаж явах нь зүйтэй юм аа. Хөтлөгчийн хувьд бол би ямар нэгэн байдлаар шийдэл санал болгохгүй, ямар нэгэн байдлаар зөвлөгөө өгөхгүй, зүгээр л сонсно, хуваалцна. За юм байгаамаа. За тэр ч утгаараа ер нь сонсогчдоос ирсэн загтал болон ямар нэгэн бодит болсон явдлуудыг бол нэр үсээ нууцлж байгаа. За яг ийм асуудалтай нүүр тулгарч байгаа эсвэл энэ асуудалтай нүүр тулгарч байсан хүмүүс байвал холбогдоорой. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв хамт ажиллахад ядаргаатай эгч нар гэсэн сэдвээр яригдж байгаа шүү. За шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг гадаадаас салгах бол 77 77 88 30 дугаарыг утасаар залгаж холбогдох боломжтой юм аа. За хамт ажиллахад ядаргаатай эгч нар гэж байгаа. Саяхан нөгөө нийгмийн одоо Facebook social ертөнцөөр л одоо Gen-Z үеийнхэн ажилд хандлага юм байдаг гэж зөөрөөл юулээ бид тэр өчтөн миллениал жилөө тийм үеийнхэн бол юм байдаг гэж тэгсэн. Ерөөсөө л бараг л энэ. Гэхдээ биднийг ч бас яг хүүхэд ахуй дөнгөж ажил хөдөлмөрийн гараан дээр гарч яхад бас ааш нь олддгоо тэнцэн одоо нөгөө хар яриагаар ирэх юм бол даам гарцсан эгч нар байдаг байсан да. Тэгээд энэ бол шинэ ажил дээр гарч байгаа хөдөлмөрийн аав чимтгийг мэдрэх гэж байгаа анх хамт олонтой болж байгаа хүмүүст бол бас л хэцүү л асуудал байдаг байсан. Тэгэхээр энэ талаар амьдралд болдог асуудлууд, болж байсан асуудлын талаар ярилцаж үнэхээр энэ нь хүндрэлтэй ажил хийхэд хэцүү юм тохиолдлууд байна уу? Байгаа бол ямар хүн юм? Ямар насны хүн таныг ингэж зовоогоод байна? Яг харилцаан дээр нь юу ямар байр байдал гаргаад энэ нь танд ингэж таагүй мэдрэмж төрүүлээд байна. Энэ асуудлуудын хүрээнд ярилцах юм байгаамаа. За ингээд танд ийм асуудал байгаа бол таны мэддэг хин нэгэн яг ийм асуудалтай тулгарч байсан бол манай шууд эфирийн 77 77 38 83 гадаадаас солигдох бол 77 77 88 30 дугаар утас эфир дээр нээлттэй тэнийг хүлээж байгаа шүү. За би сонсогчдыг холбогдох хооронд надад өгсөн нэгэн бодит тохиолдлыг би та бүхэнд уншиж танилцуулъя. За сонсогч орж ирж байгаа болохоор би сонсогчтойгоо эхлээд холбогдчихё. Тэгж жагаад би дундуур нь асуудлаа шийдээд танилцуулаад явчихъя. MJL радио таныг сонсож байна. Хүний л амьдрал нэвтрүүлэг. Орон төргий. За чимэндээ. Сэдвээ сонссноо та. Ядаргаатай эгч гэсэн тий. Тий, ажлын газрын ядаргаатай эгч гэж байгаа шүү. Хамт ажиллахад хэцүү тийм. За би өөрөө нөгөө хэвлэлийн хүн л дээ. За. Тэгээд анх одоо бол 40 хүрж байна. За. Тэгээд анх яг намайг одооний Gen-Z үеийнхэн шиг анх ажилд орж явахад байсан одоо ядаргаатай эгчнэрийн талаар ярих гэдэг. Зөв тий. Тэр үед намайг байж байхад бол ер нь бол зүгээр суухыг ерөөсөө зөвшөөрдөггүй байсан байхгүй юу? Заавал нэг юм хийж явах хэрэгтэй, судалж явах хэрэгтэй тий. Шинэ мэдээллийг одоо тэр хүнийг би цэнгэлж явах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгээд баг зүгээр суул за кофенд яв. За тэгээд мэдээж одоо хэвлэлийн салбар болохоор ах нар хаяа. За нэг ганц шилэн аваад өгч. Түнхөөд ингээд тийшээ явчаад тэр дэлгүүр явчаад тэр гэдэг юм миний үед бол байдаг байсан л та. Нэг удаа би бүр ингээд нэг
Тэр үед нөгөө хальсны үзлэг гэж үздэг байсан. За. Тэгээ нөгөө тэдээс тэдэн минут тэдэн секундын хооронд тийм юмны дүрс, ийм юмны дүрс гэдэг нь тэмдэглэдэг. За. Тэгээд одоо хэрэгцээтэй дүрсээ авч үлдээд хэрэггүй дүрсийг устгадаг байсан байхгүй. Тэгээ нөгөө хальсаа цэвэрлэдэг. Тэгээд тэр үед яагаад ч нөгөө надад тийм одоо дөнгөж анх орж байгаа сэтгүүлч учраас надад юм даалгавар өгсөн. Тэгээд тэрийг хийж аваад би нэг дүрсийг одоо хэрэггүй байна гэж устгацсан байхгүй. За. Тэгсэн чинь дараа нь нэг сэтгүүлч ихчлээ. Тийм юмны дүрс байна уу хүмүүсээ гэлтгсэн чи яг миний нөгөө устгасан дүрс байна уу гэд. За. Тэгээ тэнд байгаа шүү тэрнээс аваарай гэд. Тэгэхээр нь би тэрийг устгаснаа өөр амар сайн тод санаад идэг. Тэгээ устгасан гэж хэлхээсээ айгаад дөнгөж ажиллаж байгаа болохоор. Тийм дөнгөж ажиллаж байна. Тэгээд би бүр ингээд өөр газраас санал ирэхэд нь үгүй би энд орно гэсээр агаад бараг цэвэрлэгчээр чамаагүй аваач гэж гуйж агаад би өөрөө орсон байхгүй. Ихчээд одоо хэлхээсээ айгаад тэгээ 2 хоног за би хайж гинэ гэж суусан байхгүй. Тэгээд нөгөө хүн маань бүр уурлаад чи одоо бараг эргүү балам тэр үед ч одоо бид нарыг амар загнадаг байсан. Одоо эргүү балаа тийм молгоо бараг хэдтаа наах уу гэх юм. Хүснээрээ хэлдэг байсан шүү. Тийм хүснээрээ хэлдэг байсан. Ялангуяа найруулагч нар бол бүр амар загнадаг байсан. Тэгээд би нөгөөдхөө хэлхээсээ айгаад өргөдлөө өгч ирсэн байхгүй. Би одоо ажилласаа гарья. Тэгээ ажилласаа гарч ирсэн. Тэгээ ажилласаа гарчаад нэг хэд хоног гэртээ байсан чинь энэ ч миний хүсэж мөрөөдөж одоо сурч тэ ингэсэн мэрэгжил шүү дээ. Би өөрөө ийшээ орохыг хичнээн хүслээдэй гэж бодчиход нөгөө одоогоор бол продюсер руу нөгөө Yahoo Messenger-ээр бичээд уучлаарай миний буруу байсан. Би тэр дүрсийг устгацсан юм аа. Тэгээд би одоо ингээ ажилласаа гармааргүй байна. Намайг буцаагаад аваач гэдгсэн чинь эргүүлж дуудаад одоо алдаагаа ингээ ухамсарлсан учраас тэгээд эргүүлээд намайг авахтаа редактораар авчихсан байхгүй юу. Тэгээд тэр маань надад бас айгүй том юм. Бас одоо тэр үеийн одоо хүмүүсээс хичнээн тэгэж загнадаг байсан, жилдвэр хилдэг байсан, хүний толгойд юм суулгаж чаддаг байсан тэр үеийн одоо нөгөө хичнэр болов. Тэгээ чи юм судалсангүй хийсэнгүү чи монгол хэл дээр юм судлаад тахтаа яадیں۔ Гадаад хэл дээр судал. Тэгээ дэлхий хөгжиж байхад яагаад ингэж байгаа юм ч гэдэг юм уу. Ажлын байрны шаардлага бол байна тийм. Тийм. Тэгээд одоо тэр дүрсийг устгаад би эргээд орснороо юмд хариуцлагатай хандах хэрэгтэй байна гэдгийг бас ясмахаараа мэдэрсэн байж шүү дээ. Тэгээ өөр ойлгож авч байгаа байхгүй. Тийм. Дараа нь бас яг намайг редактор болстой тэнд редактор байсан хүнийг миний туслах болгоод ирүүлээд авч исэн байхгүй. Тэгээ одоо за хоёлаа одоо нийлсэн ингэж нас чицсэн юм чи ингээд хоёлаа би эндээ нэг редактор туслах гээд яах вэ? Хоёлаа зохиолоо хуваагаад бичиж барья гэд нөгөөдөгтөө зохиолоо хувааж бариад чинь нэг өдөр манай продюсер найруулагч дуудаад байлаа зохиолоо аваад ир гэж. Тэгэхээр нөгөө хүүхний маань бичээдээ ээлжсэн бичсэн үү гэсэн бичсэн л хийж юм. За өгчихгээ шууд аваачаад өгсөн чинь өвөөл эргэж харсан чинь миний араас миний зохиол шидэл нөгөө нэг хараалаа урсгаал чи энийг өөрөө үзмүз гээл ингээл орилсон байхгүй. Тэгээс нөгөөдхөө аваад сандал дээр суугаад унсан чинь үнэхээр бүр эндээс копидо тавьсан. Би өөрөө суушаад байхгүй байгаа байхгүй. Тэгээд хоёр дахь би тэндээс хэрвээ намайг энэ хүний чи дээр нь байх ёстой хүн гэж томилсон л бол чи энэ хүний хийсэн юмыг заавал шалгаж авах хэрэгтэй юм байна тийм. Чи энэ хүнд одоо бүхэлдэн тэр зохиол юмыг одоо хариуцуулаад өөрөө хянахгүйгээр дараа өөрийнхөө дээд хүнд өртөлтгүй байна гэдэг тийм. Танд бол одоо яг ажлын байрны шаардлагаас өөрөөр зүгээр ингээд хувийн өнцгөөсөө ингээд яг яах гэдэг юм гэдэгтэхгүй ингээд ажиллахад айгүй хүндрэлтэй бүр нэг төвөг учруулад байдаг ийм харилцаатай ах эгч нар байсан уу? За өнөөдөр сэдв бол эгчнэр байгаа л да. Тэгээд та яг тэр талаасаа нэг тийм хүмүүс их байдаг. Одоо нөгөө ороод
юм хийхээр зэрэг жоохон илүү юм хийчихэр зэрэг энэ яхаараа надаас илүү юм хийдэж юм уу дандаа хавчтай хяхдаг тэгэл нэг юм хийгээл өгөхөөр яг наач шүү дээ. Болцоод ах чинь болоогүй байна. Энийгээ тэг гэдэг нөгөө нэг юм жижигхэн яг нэг хувийн асуудал гаргаад байгаа шиг тий. Хайгаал ингээл болцсон байгаа юмнаас хайгаа тэгээд тэр хүнээс өөр хүнд үзүүлэхээр болцсон л шүү дээ. Зүгээр л шүү дээ гэдэг. Тэр хүнд л үзүүлэхээр ерөөсө болтгоо. Тэгээл ингээл өөр хүнд очиолаа тэр ингэсэн ингээд ховын чанартай юм яриа яваад идэг. Хичнэр бол ястай хамгийн хэцүү. Тийм хүнээс аль болохоор хурдан зайгаа аваад холдох хэрэгтэй байдаг гэж боддог. Холбогцсонд баярлалаа танд. За чи сайхан өнгөрүүлээрэй та. Тэгээ ер нь бол ажлын шаардлага бол ажлын шаардлага. Тэрийг одоо ямар нэгэн байдлаар хувь хүнийг хөгжүүлэх ч юм уу жоохон шүүсэн шахна гэдэг те. Энэ хүнээс ус гарах нь тос гарах нь энийг жоохон үзнэ гэд. Жоохон яг гатуухан хандаад тэр хүнийг чинь үнэхээр яг ажилтнад дадлагжуулаад богино хугацаанд ахиж алдаа гарахгүй тулд ингэж явдаг хүмүүс бий. Гэхдээ манай өнөөдрөөс хэдий бол яг яах гэдэг юм өгдөхгүй аюу ядаргаатай тийм хамт ажиллахад хэцүү тийм нөхцөл байдлыг үүсгэж байдаг л асуудлыг ярих юм байна. За дараагийн сонсогч өглөөж авъя. Эмжил радио тэнийг сонсож байна. Сайн байна. За шимэндэ. Сэдвүүчэн сонсох. За. Ерөөсөө одоо энэ нөгөө ийм түүхтэй хүмүүс ч ерөөсөө нөгөө одоо 40-с 50 насны нөгөө авгаа нар байдаг шүү дээ. Аливаа албан газрын. Нөгөө жих нөгөө ховыг хутгадаг, хорыг хутгадаг тий. Үеийн үед үү? Ер нь яг одоо тийм болчиход байна уу? Гэхдээ ер нь л үеийн үед ер нь одоо би одоо нэг уул уурхайн салбарт ажилладаг байхгүй юу? За танд одоо тийм тохиолдол юу байна? Одоо яг миний ажиллаж байгаа салбар байдаг яг байхгүй компани байдаг байхгүй юу? За. Одоо нэг яг 40-с 50 насны хэд авгаа нар байдаг. За. Ерөөсөө нөгөө ховыг хутгах нь тэгээ нөгөө хотлыг үнэн болгоно. Тийм нэг авгаан руу байдаг хгүй юу. Тэгээд ерөнхийдөө одоо ингээд би өөр инженер хүн байхгүй юу. За. Тэд нар нөгөө өөр салбарын санхүү ч юм уу аж ахуйн салбарын хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө уул уурхайн инженерийн нөгөө ажилд оролцдог бүр. Тэгээд нөгөө бусад хүмүүстэй буруу ойлголт төрүүлнэ шүү дээ. Одоо энэ инженерийг хийж байгаа буруу байж гişгшээний ер нь бол хэлж байгаа үг нь айгүй даацтай очиод байдаг тий. Тийм тэнгууд нөгөө ингээд одоо нөгөө манай дарга цэрэгнэр одоо өөр салбарын хүн байж болно шүү дээ тий. Санхүүгийн салбарын хүн байж болно, бусад салбарын хүн байж болно тий. Бизнесийн салбарын хүмүүс шүү дээ тэд нар дарга цэрэгнэр маань. Яг уул уурхайг ойлгох хүмүүс бас ховор байдаг шүү дээ ер нь бол. Яг энэ цэвэр инженер хүмүүс нөгөө уул уурхайг авч явах учиртай байхгүй ер нь бол. Тийм ээ тийм. Тэнгууд яг тэрэн дээр нөгөө одоо ийм нэг авгаач бол ерөнхийдөө яг манай ажил дээр бол ингээд бүх ингээд юмыг ингээд оролцсон нөгөө тэгээд дарга манай нөгөө даргын талхийг угаадаг гэх үтэй ер нь бол. Тэнгүүд одоо миний нөгөө тэгвэл яг зүгээр бол юунаас болж байгаа нь гол нь биш ерөөсөө ингээд нөгөө тэр газараа мөнхөд орших гэж одоо нөгөө өөрөөс нь дээшээ гарчих өөрөөс нь илүү гарчих уу байр суурь хадгалах гэдэг. Тийм байр суурь хадгалах гэдэг. Тэрнээс одоо тэрний хоолыг булаачгүй гэдэг. Би өөр салбарын хүний хоолыг булаахгүй тодорхой шүү дээ. Хоолыг булаачгүй гэсэн юм шиг. Тэр нөгөө энэ газараа мөнхөд орших гал байдаг. Одоо нөгөө залуучууд үе одоо тэр салбарт нь залуу үеийн одоо залуучууд эмэгтэйчүүдийг оруулж ирэх хэрэгтэй байхгүй юу уулна. Тийм юмыг ерөөсө оруулж ирэхгүй тийм ерөөсө тийм нэг сонин тогтц бий болгоцсон. Байдаг байхгүй юу ер нь хүмүүс байдаг. Зэрхэд бол одоо нийтлэг үндэслэл ерөөсөө л нөгөө ингээд одоо яг 40-с 50 насны авгаар нарыг ховж ирлэгдэж шүү дээ ер нь. Тэ. Тэгээ нөгөө буруутанг зөв болгож зөвтөг буруутан болгодог л. Гицүү шүү те. Гицүү. Өөдөөс нь асалтаад аж болохгүй, үгээр нь яваад аж бас болохгүй тийм ээ. Болохгүй тийм. Тэгээ яг би үлдэхдээ бол үгээр нь явдггүй, байнгын тэмцэлддэг. Тэгэхээр нөгөө тэгтээ яг би нөгөө өөр ажлаа хамгаалж чаддаг болохоор тэд нар бол ерөөсөө намайг л үгсэж чадахгүй л тийм. Зөв. Тэгтээ яг нөгөө ажил яг ажлын явцад айгүй төвөг учруулдаг байхгүй нөгөө ажлын хурданд. Тэгээ нэг одоо нэг компанийнхаа төлөө гэж ярьж байгаа боловч яг нөгөө яг хийж байгаа юмыг маань ингээд үүсгээд ингээд айгүй төвөгтэй л байдаг л та. Харин яг одоо миний нөгөө энэ танаа радиогоор яг миний яг тохиолдод байгаа сэдв байсан болохоор айгүй юу дайр орж ирлээ. Баярлалаа. За баярлалаа. За үчигсээ хөнгөрүүлээрэ. За манайхаа одоо хүмүүсээс өөрөө өөрсдийнхөө эмоцоор л ярьж байгаа 40-50 насны авгаа нар гэж ярьж байгаа нь жоохон эвгүй сонсогдлоо. Гэхдээ
Яг өөрийнх нь амьдрал бодиттой тохиолж байгаа кейс яг амьдралтай зөвхөн хар ярианы хэлгээр л яаж байгаа. Гэхдээ манайхан бас тодорхой хэмжээний бас юутаагаараа харьцааны бас соёлтой үгээ зөв зөвтэй сонгохыг уриалж байна. За би нэг тэр бодит тохиолдлоо уншиж өгчөө. Тэгээд дараахаа сонсогчдыг авъя. За сайн уу? Ажлынхаа 50 нэмэх насны эгчтэй яаж харилцах учраа олдог вэ? Насыг нь хүндэлдэг ч гэсэн зан аашных нь нэвийг үнэхээр олж чадахгүй юм аа. Эгчийн хувьд амьдралд маш сөрөг хандлагатай, өөрт нь таалагддаг юм юу ч байхгүй. Юмыг дандаа мушгингуйвуулна, өөрт нь ямар ч хамаагүй пост, фейсбુક дээр хийнгуут л намайг та нар мууллаа гэж уурлаад яваад идэг. ертөнцийн бүх юмний сөрөг талаас нь боддог. Өөрийнхөө бурууг, алдааг, мууг ерөөсө хүлээн зөвшөөрдөггүй нэг тийм эгч байна. Эгч зүгээр л найзуудтайгаа маазарсан постыг маань хүртэл өөрийг нь муусан гэж ойлгочоод надтай огт юм ярихгүй байгаа. Ядаж байхад хүн болгонд миний тухай зохиомл бодит нь ялгахдаггүй худлаа юм яриад яваад байх юм. Жич би эрэхтэй шүү. Саяхан бүр янз бүрийн юм яриад байгааг нь сонсоод дэсэлгүй нэг үг хэлсэн чинь намайг халтар бохир заваа бацаан гэд янз бүрээр доромжлоод бүр үзэхэ байлаа. Одоо ажилдаа явхаач дэсгэл алдраад хайшраад байх юм. Удирдлагууд нь хүртэл бүгд мэддэг дархлагдсан хулгайч гэдэг шиг л байлгаад л байх юм. Ажилдаа би уг нь дуртай юмсан. Энэ ихчээс болж ажлаасаа бараг гарах нэ яах вэ гэсэн ийм бодит тохиолдол байна. За түрүү хэлсэн ямар нэгэн байдлаар ажлын шаардлага буюу ажлын одоо хөгжүүлэлт тэр боловсруучныг сургамж дадлгажуулахын тулд толгойг нь нэлээд байхгүй хатуухан гараар богинохон хугацаанд ажлыг нь хар бараа сайнта мото бүх юм зааж сургая гэсэн агч нар зөндөө байдаг. Зүгээр өнөөдрийн сэдв бол зөвхөн хувь хүнийхээ үднэс яг саяны миний уншиж өгсөн бодит тохиолдол дээр гарч байгаа шиг. Өөрт нь таалагдахгүй бол тэр хүн хинч биш байдаг. Тэр хүнд л таалагдчихлээвэл ажил нь нэг тийм төвөггүй арай нэг өдөр хоног өнгөрөх нь арай гайгүй байдаг. Тэр хүн бол өстой нэг мафи эзэн шиг өөрийгөө тойруулаад нэг бүлэглэл үүсгэсэн тэднэр лөө халтахын арга байдгүй. Ийм амьдрал дээр хэцүү ажлын байрны нөхцөл дарамтууд байна. За энэ сонсч хүлээж авъя. Эмжил радиод нэг сонсч байна. Хойсонданы орой минь. За орой минь дээ. За ерөөхдөө нэг иймэрхүү сэдвийн хүрээнд ярихад иймэрхүү асуудлууд төрийн байгууллагуудаас нэлээд байдсан болов гэж анзаарсан. Би ч гэсэн бас төрийн байгууллагад ажиллаж байсан одоо нэг 40 насны төлөөлөл байна. Манайд нэг за байгууллагатаа нэг бараг 20-25 жил арчилсан. 50 гарсан нэгчээд байс. Тэгээд тэр за эсвэл нөгөө нэг төрийн байгууллагаас нөгөө намар гэдэг ч юм уу дарга байнга солигдно. Мань хүн одоо нөгөө байнга тэр дарга нарын бүгдээрнгийнх нь одоо ивэн болоод ингээд үлдчихдэг. Тэг ер нь бол яг нэг дарга солигдох болгонд солигдохоор тийм бийс таахгүй. Тэгээ мань хүн ерөөсө дарга нарыг аяйгүй сайн юу яаж чаддаг, тархийг угаалж чаддаг. Тэгээд өөрийнхөө алдааг бусад хүмүүс рүүгээс одоо шийдчихдэг гэдэг юм уу тий. Би энийг би хийгээгүй. Энийг бол одоо энэ хүн хийсэн баг гэл. Тэгээд нэг дарга нарт очиад тэр ч ингэж болохгүй, энэ ч ингэж болохгүй гэл ингээд айгүй тийм нэг худлаа үнэ ярьж гэж хов зөөдөд тэгээд үүнээс нь шалтгаалаад манай байгууллагаас маш олон хүмүүс ажлаасаа өглөөгөө гарч ирсэн. Зөвхөн одоо тэр анигийн асуудлаас болоо тий. Тэр анигийн одоо хийж байгаа үйлдэлүүдээс шалтгаалаад твчихгүй. Тийм л одоо асуудал гарч ирсэн. Тэгэхээр төрийн байгууллагуудаар бас нэлээд байдаг болоо. Тэгээд ерөөсөө тэр чинь тэр байгууллагт бүх хүмүүс одоо ингээл би ч бас солигдох боломжтой месс таахгүй төрийн байгууллагч шиг нам солигдохоор ч юм ингээл дарган солигдол тэгээд яг тэр хүмүүсийн месс солигддог байхгүй. Тэр мань хүн ганцаараа ингээд ерөөсөө яг үлдээд байна. Яг ажилдаа үнэхээр мундаг юм хэрүүгүй. Доороо яг одоо юу гэдгийг одоо өөрөө нэг ерөнхий байлаа гэхэд доороо ингээд бас нэг 3 туслах авч тэгээд тэдрээрээ бүх ажлуудаа хийлгэж чинь. Тэгээл ерөөсөө өөр дээр нэг ч буруу хүлээж авахгүй тэгэл бүх үеийн дарга нарыг тархинь угаагаал тэгэл бүх хүмүүсийг орж ингээд муул өөртөө дайсгсан бүх хүмүүсийг орж муулаад тэгэл яг нэг өөртөө маргалддаг хүмүүс бүгд ингээд за ерөөсөө энээс л холдъё гэл өглөөгөө гардаг. Тэр хүнд нөгөө долхомдог хүмүүс маань ингээд үлдээл яг цаашаа ингээд урсгалаар ажиллая гэж явдаг. Тэгэл тэр байгууллагаас энэ хүн гарчвал энэ байгууллага ямар их хөгжиж ямар их зүйл хийх болоо гэж надад бодогдчихсэн. Тэгэл би бүр сүлдээ за би ер нь ажилласаа гаръя да энэ өста ажил хийлгэхгүй дээрээс хүмүүсийн хооронд ховж явахтал тэгээд дарга солигдсон чинь хүн байж л байдаг. Тэгэл ямар ч найдраг юм байна би ер нь бууж өгье гэл тэгэл ажилласаа гарч ирсэн тий. Тэгэхээр иймэрхүү асуудлууд ер нь хаасаг байдаг хөө үе үед байгаа. За албагчанд баярлалаа танд өчиг сайхан байна. За баярлалаа.
төрийн алба хувийн хвшлэл юунд нэгээд юм ажлын одоо эн чинь ингэж байгаа шүү дээ. Хүний ингээд ажиллах юм тав тухгүй байдал үүсгээд сэтгэл санаагаар нь биеийн хилэмжээр нь тоглохтой хүртэл доош нь хийгээл нэр хоч өгөөл нэр хоч нь яг уу нарийн зингийн биш бүр нэг тийм цаагаараа нэг тийм доромж шүүмж маягтай ингээд байх нь ажлын байрны дарамтанд ордог юм байна. Түрүүн манай гэрлэгийн нэг сургуулийн үеийн нэг дээрлэхэлт гэдэг нэг та сануудаар сайн нэвтрүүлгээс энэ шиг ажлын байрны дээрлэхэлтэндээ ордог юм байна. Тэгэхээр ч одоо хүн мөрөөр ажиллаа хиймээр байдаг. Тэр нэгэн хүнээс тэр хэсэг хүнээс болоод ингээд ажлаасаа гарах өргөдлөө өгөн өгтлөө өөрөө ямар ч асуудал факт үүсгэх байж үуч ийм сэтгэл санааны дарамтанд оруулна гэдэг бол хэцүү шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо ингээд бидний үеч одоо ингээд жинзи ингээд миллениал гэж яриад байгаа. Бидний үед өөрсдөө бид нар ч бас тэр хүмүүсийн хувьд бол бага залуу хүмүүс байдаг байсан. Игчнэр бол хэцүү байдаг байсан. Өрөө тасалгаандаа арихтаар суун тэр хүндээ бас нэг бүлэглэл үүсгэж гисэн тэднэртэй муудалцах юм бол тэднэрт нь шаардлага тавих юм бол би өөрөө тэргүй игнээнийх нь зайлуулах ёстой хүнийх нь тоонд орцсон ч явж яддаг ч юм уу. Хэцүү шттэ ер нь бол. За сонсч хүлээж авъя. Эмжил радио таныг сонсч байна. Өөрөмд. За үгүй юм дээ. За сэдв сайхан сонслоо тийм тийм юу ямар хүмүүс талаар ярьдаг. За хамт ажиллахад ядаргаатай эгч нар гэсэн сэдвээр ярьж байгаа шүү. Тийм. Танай ажил дээр яг тийм одоо эгч вэ нү эсвэл таныг өөрөө энэ тэнд анх ажил төрөлтийн гараан дээр гарч байхад тийм эгчтэй учир тулгарч байв уу? Оюутан байхад нэг цааны газар ажилтдаг байхад нэг тийм эгчтэй тулгарч ирсэн. За тэр нь одоо яг яаж илэрсэн? Тэр хэцүү байдал нь. За ер нь одоо хүнийг жоохон дээш нь явуулахгүй гэдэг юм одоо тэр хүнийг болоод голчч одоо намайг аваад одоо их ажиллаар дарддаг. Хийгээд татлаа одоо хийгээгүй гэдэг. Өөрөө одоо бус хүмүүст хийхгүй. Хөтлөнгөөс тэгж голчч аваад хийж ажил ямар ч үр дүнгүй байх хэрэгтэй. Тэгж их ухаарчдаг гэсэн. Юунаас болоод гэдэг юм болоо? Оюутан багт ч одоо зүгээр би нэг тонгайг газар бэлгэж идэх гэсэн юм байна. Зүгээр. Тэгэхээр нэг одоо хийж байгаа нэг төмс аваа цэвэрлэн үйл гэдэг талаар л. Хийгээд байгаа юм хийхгүй. Тийм. Тэгэл одоо тэр ч одоо орой ирээл маргааш өглөө шинжиг ажиллаж байгаа хүмүүс. Ингээд л одоо болцсон багт илүү юм өгч илүү бүр цэвэрлүүлнэ гээл. Тэр нь шүүн нүж хамаагахгүйгээр л ажиллаад байсан. Тэр үл одоо өөрөө болохоор нөгөө тухай юу нэг тооч нарын тоочч үүд шүү дээ. Тийм. Тийм нөхгүй. Өөр хүмүүсийн гурван хэлжтэй өөр нөгөө хүмүүсийг хэлж нь болохоор зүгээр. Тэр нэгтэй болохоор тэгэл. Хэлж үйдэр хамгаалаад үучлээ одоо бодох. Оюутан болохоор нь одоо энэ яавал гэж энийг одоо хүснээрээ ажил хийлгэнэ л гэж боддөг юм болоо да. Эсвэл өөр хувийн харьцаа байдаг юм шиг болоо ч та. Тий одоо мэдгүй тэгдгээс юм эсвэл би ч одоо хөдөөс оюутан болоод ирсэн болохоор одоо царайцмас одоо дэж харж ингэдэг байсан юм уу гэж боддог шүү дээ. Эмэгтэй хүмүүс ер нь хэцүү шүү дээ тий. Ер нь би боддог юм эмэгтэй хүмүүст ер нь ажиллах. Олон эмэгтэй хүмүүс л эмэгтэй ихтэй ажиллах бол ер нь хэцүү байгаа. Хэлэмэл юу шүү дээ. Эмэгтэй нэг юу ятг юм шиг нэг одоо байгалаас нэг ингэж ярьж марж ингэж нэг хооронд ховж ивэрч нэг стресс тайлт гэж байдаг шүү дээ. За. Тэр нь арай дэнд хитрээд. Тэгээд одоо жоох тиймэрхүү явах хүмүүс дэндүү их ярьж мараад хөргөн. Тэр нөгөө хэцүү доон бүр илүү сэтгэлийн тардаг тийм одоо. Боддог шүү дээ. Түрүүний хэлдэг хүний үнэлтэд дээр 40-50 насны хүмүүс юм ер нь бол юм биш. Тэр мөрч байгаа оноор ер нь хэцүү дээ шүү дээ. За, холбогсонд баярлалаа танд. За, чиг сайхан өнгөрүүлээрэй та. Яагаад заавал 40-50 насных гээд байгаа юм болоо? Энэ насандаа байна уу? Гүү хаа тий. Ер нь бол аливаа хоёр талтай. Яг залуу үеэ дэмжээд энийг
сургаад авъя. Би энд өөрөө энэ албан тушаал дээр энэ сууд дээр байгаагийн хувьд одоо би ингээд төд удахгүй тэтгэвртэй гарлаа инглээ гэхэд энэ ажлыг энэ хүн авч явж чадах юм байна. Энэ хүнийг эхнээс нь сургаад авъя гэсэн олон мундаг туршлагатай, сэтгэлтэй, зүтгэлтэй ийм эгчнэр зөндөө байна. Үүний хажуугаар бас хүн болгон адилгүй хүний л амьдрал бас байна. Бас л дарга нараас дарга нарын хооронд асуудал шийдэж явдаг. Одоо асуудал жоохон эвгүүтлээ гэхэд уур амьсгал жоохон эвгүүтлээ гэхэд тэр үнийг өөрчилж мэдрээд өөрөөсөө хамаг одоо хар буруу асуудлуудыг тойруулаад хүн төлөө чихийн чихээд төрүүлж өөрөө энэ тэнд тайлбар таниулга өөрийнхөө талд хийгээд ингээд явждаг сэргэлэн гэхдээ яг хамт адилхад айгүй төвөгтэй тийм ихчнэрч бас байгаа. Тэгэхээр заавал 40-50 гэхгүй. Гэхдээ л ер нь болж л өгвөл өнөөдрийн сэдвийн хүрээнд одоо хүний амьдралд тулгараад байгаа асуудал зовлонгийн талаар сонсож байгаа болохоор тэр тал руу илүү хүмүүс маань ярьж ах шиг байна л да. За дараагийн сонсогч хүлээж авъя. Эмжил радио тэнийг сонсож байна. Оосон манайрам. За чимээ. За таны үз тугтаг гээд байна шүү. Байна уу? Байна. За. Тэг. Ерөнхийдөө сэдвээ сонслоо. За. Тэг насны хувьд хүмүүс их яриад байх. Ер нь бол хаа газар нэг эмэгтэй хүмүүс нэг арай л нэг олон сугтаа тэр төрний залуугийн хэлдгээр олоолаа болоод ихсээр нэг байрлалынхаа юугаар бас нэг тиймэрхүү характер гаргадаг гэж магадгүй л гэж би боддгийн миний хувьд шүү. Тэгээ ерөнхийдөө бас тэгээд ялангуяа ажлын газрын тийм сэтгэл зүйн дарамт бол маш их байдаг энэ Монголд бол. Миний өөрийн хувьд би ч өөрөө хүчний байгууллагад ажиллаж ирсэн. Хүний хувьд хэлээд бас яг нөгөө цолноос ахуулаад тэгээ энгийн цэргийн ингээд янз янзын бас нэг тийм эмгтээчүүдээс характер аюул янз ажлын байрны дарамтууд гардаг байсан. Ер нь яг хөвчсөн хотлыг үнэн болгох гэж их хичээнэ. Өөртөөсөө их алдаа татдаг зайлуулж бусад руу алдаагаа чихэх байдлаар явах их сонирхолтой байдаг юм шиг санагдав. Тань дээр яг тийм бодит тохиолдол байна уу? За тэрийг би одоо яриад яах вэ? Ерөнхийдөө нэг юм хөл байна миний хувьд тийм. За хүчиг сайхан өнгөрөө. За баярлалаа танд. Хүчиг сайхан өнгөрөө. За. Улаанбаатар 21 цаг 30 минут 38 минут болсноор өнөөдрийн нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Тэрэлж байгалийн эрдэс тусыг танилцуулъя. За. Ус бол энгийн мөртлөө хамгийн юр бусын амьтай бодис тийм үү? Тэгэхээр хүний биеийн 60-80% уснаас бүрддэг. За ус бол амьдралыг тэтгэгч үндсэн орчин шүү дээ. За тэгэхээр эрдэс агуулсан усыг дотор нь хоёр ангилдаг юм байна. Эрдэсжүүлсэн ус эсвэл байгалийн эрдэс тус гэж. Эрдэсжүүлсэн ус гэдэг маань цэвэр усан дээр эрдэсүүдийг тусгайлан тусад нь нэмдэгвэл эрдэст байгалийн ус бол газрын гүнээс гардаг байгалийнхын олон сая жилийн тэр сайхан цэвэршүүлсэн эрдэсжүүлсэн цэвэр ориг бүтээл багамаа. Тэгэхээр манай улсын зах зээлд байгалийн эрдэс тусны үндэсний бүтээгдэхүүн тун цөөхөн байгаа бөгөөд үүний нэг нь бидний сайн мэдих одоо энэ тэрэлж байгалийн эрдэс тус юм байна. Тэрэлж ус нь 28 сая жилийн өмнө гориг тэрэлжийн сав газар багтаах хаан хинтийн нурууны орчимд түрэгдэн гарч ирсэн боржин чуулгыг бүхий газрын давхаргаар шүүгдэж гарч ирж байгаа ийм эрдэсцсэн ус юм байна. За тэгэхээр энэ тэрэлж байгалийн эрдэс тус нь 120 метрийн гүнээс усаа авдаг байглаасаа цэвэр эрдэсээ бүрэн хадгалсан ийм онцлогтой цэвэр ус байгаад байгаа. За ингээд захиалга өгөх бол 75 тэгтэг 39 болон Facebook хаягаар нь за бас ус ууй гэсэн аппликейшнээр захиалаад шуурхаа хөргүүлж авах ийм боломжтой байгаа шүү. Утасны дугаар 75 тэгтэг 39. За мөн ус ууй гэдэг аппликейшнээр захиалаад шуурхаа хөргүүлж авч болох нэ. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ оръё. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол хамт ажиллахад ядаргаатай эгчнэр гэсэн сэдэв өрөөнд явж байгаа. За би түрүү нэг бодит тохиолдлыг уншиж өгсөн. За дараа нь ахаад нэг бодит тохиолдол байна. Би нэг уншиж өгье. За ажлын газрын эгчийн талаар ярих гэж байгааг нь сонсоод өөрт тохиолдоод байгаа нэг явдлыг бичих гэсэн юм аа. Манай ажил дээр үнэхээр учир нь олддгүй зантай нэг эгч байна. Бүр үнэхээр ааш нь олдохгүй. Өөрийгөө ааш муутай гэдгээрээ бүр дөвийлгөө сурчсан. Хүмүүсийг юм хэлүүлэхгүй загнана. Бүх юм нь өөрийнх нь л зөв. Бусд нь угаасаа л буруу гэсэн хандлагатай. Ийм хүнтэй ярилцаж үнэхээр болдгүй юм байна.
ядаж байхад санхүүгийн хүн болохоор төр тар хиг ёг элдвэнзийн юм гихэл юм бол бөөн хэрүүл болох янзтай. Зөвхөн эрх мэдэл нь байвал бараг тэр цалин мөнгө бууруулах талаар ингээд юм хийж мэдхээр насаараа шахуу ганц үе явсан юм гэсэн. Секс хийхгүй байхаараа эмэгтэй хүн юм болчт юм уу ч гэж бодох шиг. Аашигын засахын тулд нэг ахта уулзмаар бүр тэрийн зохион байгуулмаар санагдах шиг. Ийм ааштай ихчтэй хамт ажиллах үнэхээр хэцүү юм аа. Бүх юм нь өөрийнх нь зөв. Тэр хүнд таалагдах юм бол миний ажил окей. Таалагдахгүй бол цааш нь яах нь бөө мэд. Ийм нэг ихчтэй нэг газар ажиллаж байна гэсэн байна. Хүний л амьдрал нэрээ хамт олон дунд сайнтай муутай хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ өнөөдрийн сэдв бол хамт ажиллахад дэндүү ядаргаатай ихч нар гэсэн сэдвээр яригдж байгаа. За сонсогч хүлээж авъя. Эмжил радио тэнийг сонсож байна. За үчи минь дээ. За. Сэдвээ бол яг энэ асуудлаар бол би одоо олон жил явж байгаа маа. За. Тэгээд ер нь сүлдээ ер нь тоохгүй байх нь өөрт амар юм шиг санагдсан байлээ ер нь. За одоо ажил дээр нь бол одоо яг ийм төрлийн ихч бол байна уу? Байлгүй яг байгаа л тэгээд. За ямар асуудал нь таныг зовоогоод байна? Стресстэй байсан юм аа. За. Амар стресстэй тэгэл бараг сэтгэл готролд ороод харигтаар зуухан ихсэл тэгэл ажлынхаа хичээс болоод уу тэр харьцаанаас болоод тэр ч өөрөө айгүй хүнийг манипуляцид оруулж байгаа байхгүй юу? Манипуляцид оруулаад ингээд бос хүмүүст ингээд нөлөөлөд ихтэй байхгүй юу? Тэнгүүт үнэхээр тийм нөхцөл байдал чинь тухайн хүн дээр айгүй хүн дээр залууч байлаа, тухайн үедээ залууч байлаа. Айгүй хүн дээр үлээж аваа тэгэл сэтгэл санаагаар ингээл үнэхээр болохгүй юм уу яагаад энийг гэдэг тэр ажлын хувьд бол асуудалгүй ажиллаа хийгээл явдаг л залуу та. Тэгээд сүүлдээ ер нь тэгээ тоогоо байц. Тоогоо байцгаар ер нь амар юм билээ. Та ер нь яг одоо бүр баг архинд ороод ажилгүй болох хөнгө алдсан гэдэг чинь бүр ийм болтол нь яасан та нэг ядаж нэг жишээ дуртаач бүр ингэсэн шүү дээ гээд. Амар шүү дээ шахан хамаг ямар шахаа шүү дээ. Тэгээд сүүлдээ ажил хийх сонирхол төрдөг юм билээ. Та төрийн байгууллагын хүн үү, хувийн хвшлийн хүн үү? Тэгээд юуны төрөх. Тэгээд сүүлдээ тоохгүй байхаар айгүй амар болчихсон юм лээ. Тэгээд энэ яг иймэрхүү нөхцөл байдалд орсон байгаа энэ залуучууд танд хэлэхэд бол ер нь бол тоогоод юус хэрэггүй юм байлээ. Тэгээд ер нь тэр юунд нь ороод ах шаардлага байхгүй. Яг хөө тэр нөлөөлөлт нь автдаг хүмүүс нь автаал явна гэж дагаж намирдаг болсод нь. За. Тэгээд тэрийг хэлэхэд. За, холбогсонд баярлалаа танд. Баярлалаа. За, өчиг сайхан гөрүүлээрэй та. Архинд ортлоо, ажлаас гартлаа, тим стресст оруулж исэн гэхээр ямар амар тим нөлөөлөл үзүүлж исэн юм бэ те. Тэгээ би одоо яг яасан гэдэг тэгэхээр шахдаг байсан л гэдэг юм яг тодорхой ярьсангүй тэгээд яс ярихыг хүсэхгүй байгаа бол таа байна. За ингэчээ туяа манай үйлдвэр 60 гарсан ихч байгаа. Оёдлын зүгээ нуугаад явдаг. Залуус юм зааж өгдөг. Дарга өөр хүнтэй ажил ярьж байхад дундуур нь орж ярианы сэдв өөрчлөх дарга руу орж хов ярьдаг нь би. Дарга учирсан ч ойлгодог. Би л хийж байна гэдэг. Насыг нь бодоод дуугал байгаа. Пялдагдаж байгаа шагнал авах байсан хүнийг муулж байгаа шагналыг нь өөрөө авсан. Үнэхээр сонирн байдаг юм да гэж. Йоо яг л иймэрхүү хүмүүс бидний амьдрал донд. Яг одоо анх ажлын гараан дээр гарч хахад ажлын байран дээр арх уудаг яг тийм тодорхой хүрээлэн үүсгэж гисэн түрүүн би дурдсан. Тэгээ ингээ шаардлага тавихаар тэр хүний артланч үнэхээр мундаг юм. Тэр хүн тэр байгууллагт их олон жил ажиллаж гисэн. Тэр хэрээрээ яг өөрт нь таалагдсан хүмүүсээ бүрдүүлчихсэн. Өөрт нь таалагдахгүй байх юм бол тэр баг тэр чигээрээ бас тэр хүний эсрэг ажиллах бүрэн боломжтой ийм сүлжээнд орчихсон. Тэгээ яг дарга нар дээр орж өөрийнхөө хүмүүсийг шагнал тодорхойлуулдаг, эсвэл өөрөө шагнуулдаг. Тэр баг хамт олноороо тэргүүний нэгж болдог. Ийм
хүмүүс байсан болохоор би мэдээд байна л да. Яг энтэй холбоотой судалгаан дээр бас хүний эрхийн хорооноос ясан энэ бол ажлын байрны дээрлэгтэндээ ордог юм байлээ. Ажлын байрны дарамтанд ордог юм байлээ. Дээрээс нь хувийн хвшил, төрийн алба ялгаа байхгүй яг ийм байдал бол адилхан тоо хэмжээтэй тооцоо судалгаа гарсан байт юм бидэ. Тэгэхээр энгийнч вэ, төрийнч вэ хаа газар нэг иймэрхүү байдал бодиттой байгаад байна. Бидний амьдралд бол яг ийм байдлууд гараад байна. Өнөөдөр нэг тийм 40-50-тайтай болоод нэг тийм биологийн насан л нэг тийм хүмүүсийг муухай ааштай эсвэл тийм муухай байларж ожиг болгоод байна уу үгүй шүү дээ. Гэхдээ л 40 гарчихсан хүмүүс маань тухайн байгууллагатаа он удаан жил ажиллажсэн амьдралыг үзэх үзлэнч тэр албан тушаал тухайн ажлынхаа зүг чиг үүргийг ханган биелүүлэх тал дээрээч тэр хав илүү дуршлагтай, хав илүү орон зайтай хэлж байгаа үг нь жинтэй очдог. Ямар ч удирдлагад тэр хүний үгийг сонсоход нэрэл тийм шүү дээ гэж ойлгохдохоор дайны ажил төрлөө тайлбарлах юм боломжтой байр суурин дээр очсон л байдаг нас. Энийг энэ насны хүмүүс маань хэрхэн ашиглаж энэ нь бусад шин залуу ажиллаж байгаа хүмүүстэй эсвэл өөр бусад хамт олондоо зөв тусч гэнэ үү, буруу тусч гэнэ үү гэдэг дээр л хүний л амьдрал асуудал ингээд өрнөд байгаа юм л да. Тэгж л хараад байгаа. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн сэдвүүд хамт ажиллахад ядаргаатай эгч нар гэсэн сэдвүүрэнд ярьж байгаа. Яг ийм асуудалтай тулгараад байгаа бол эсвэл ийм асуудал тулгарсан хэнийг нэг мэддэг бол манай радиогийн 77 77 38 83 хэрэг гадаадаас олгодгол 77 77 88 30 дугаарын утас руу залгаж асуудлаа ярьж одоо зовлон шанал үүсээд байгаа бол энийг хуваалцаж дотроо удалж болох нэ. За дараагийн сонсогч хүлээж авъя. Имжил радио тэнийг сонсож байна. Хүний л амьдрал нэвтрүүлэг. Байна уу? Байна. Байна уу? Таныг сонсож байна Имжил радио. Байна уу? За чимэнтэй. Сэдвээ сонссноо да. Сонссоо. За. Танд ийм тохиолдол учирч байв уу? Учиргүй яах вэ? За та яг нэг тийм бодиттой яг ингэдэг гэдэг бодиттой тохиолдсон явдал үйл ярьж өгөөч. Тэгээ би нэг албан газар ажиллаж. За. Тэгээд тэр албан газар болох гэж би саргуухан ажиллаж байсан. Тэгээд нэг одоо юу гэдгийг бараа материал тутахгүй юу? За. Тэгээд тэрийг би авч өгөөд зах дээрээс авч өгсөн. За. Тэгээд бөөгнүүдэд авчраад ингээ өгсөн чинь би өөрөө баг буруутчихтэй. За. Одоо юу гэдгийг одоо хэрэгжилжсэн юм дотроо авч гарч босааж ороод гэсэн юм. Бүр хулгай хийдэг би. За. За тэгээд уул нь харуул маруултаа хийж олсон. Тэгээд одоо нөгөө бас нэг 40-од насны хүүхэн байсан та. Тэгээд би хэрэгт ороод баг буруутчихсан юм. Тэгээд маань болоод тэргүй би шагнал авах гэдэг. За. Уул нь авах гэж айгүй эцтэй хийж ирсэн. Ичиг санаагаар унаад нөгөө чинь баг хулгайж бол таараад. Тэгээд нөгөө шагнал маа гэж маань байхгүй болсон. Тэгээд дарга одоо тухайн үед нь энэ одоо тэр эмгтэй үгээр надад шийдэж байгаа байхгүй юу? Одоо бүх төлбөрийн бүдэн гаргуулаад төлүүлээд. Тэгээд одоо өнгөрч юм аа би ч танаагаар унаад одоо ер нь болж байна ажлаас гараа. Тэгээ байжсэн чинь тэр баяр маяр өнгөрсний дараа нэг юу юу лээ 2-3-7 хоногийн дараа манай дарга надад харин өдрийн залуу медалийг нөхгүй юу. Тэгээд би гомдтой байж одоо гомдтой байж байгаа. Хамт олон донд биш зүгээр тусдан танд. Одны өмнө авах гэсэн нөгөө чинь дарга маань яг надад ойлгоод тэгээд тэр хүний юугаар хийчихэд дараад нь надад тэгээ ойн чинь ороод ирдэг гэх. Тэгээд тэр медалийг өгч ийсэн байж байгаа байхгүй юу. Тэгээд би боддгийг одоо өөрөө хогроод идэх байхгүй. Би одоо нэг хулгай хийчих юм чиг бодогдоо яваад. Тийм түүх болж шээ. Одоо тэгээд танаа ажлын газрын ихч чинь ингээд бараа материал захаас татаад ирж явах чинь хулгай юмаа буцаж авч хийж шахлаа гэж. Тий, гисэн маркаар надыг бараг танилцуулах гэсэн байна. Тий, тэгээд харуул маруул нь орж ирсэн юм мэдж байгаа. Тэгээ манай инженер над хэлжсэн тэгээд гүрийхгүй яасан юм бэ гэж. Би аваагүй гүрийхээр л байсан. Тэгээ яшиг тэр юмтэй дийлдгээр тэгээ надыг бүхнээс салгаад хамгийн сүүлд ам дарга маань ойлгож над нэг тийм медаль өгсөн. Тэр медаль би олны өмнө авах байсан байхгүй юу? Хамгийн миний гол хүсэж байгаа юм тэр шүү дээ.
Ер нь гавьяа шангилыг л. Тэгээд би төд бодлого тэгээд нэг жил ажилласан үед гарсан дөө. Гараад өөр газар орж. Өмнө нь танаас өөр хүнд ер нь тэр хүн хамт олон дотор ийм байдал гаргаж ирсэн юм болов уу? Ер нь хүүхнүүч хэцүү шүү дээ. Хэцүү. Тэгэл би өөрөө л ажилласаа гараа явсан. Ямар ч юм. Медаль авсан ч гэсэн одоо хүртэл би авсан ч гэсэн дутуу байдаг аахгүй. Би олон хамт олонныхаа өмнө авах байсан даа гэж би боддгийг. Өөр юм бодлоо. За тийм ээ тий. Би таны асуудлыг ойлгож мэдчихэв. Гэхдээ та тэр үед буруугүй байсан бол гин бурууга өөрийгөө өмгөөлж асуудлыг тэнд нь шийдэхгүй. Тэгээ одоо уул техник юм бэл манай инженер би ч 70 хүн ч байсан дөө. Өнгөж нэг 25 хүрч ирсэн юм да. Тэгээ өнгөрсөн. За. Холбогцсонд баярлалаа танд. За баяртай. Зя. Ер нь тэгэл энэ гизүү өнөөдрөөс идэв бол ихч гэж байгаа болохоор ихч нар дээр л яриа л та тэгээд түрүү миний хэлдэг нэр хоч өгдөг өөрт нь таалагдахгүй байвал одоо хамт олноороо шууд тэр үнийг дайсан болох мэтэр буруу танилцуулга өгүүлдэгч гэдэг юм ийм хүчтэй бяртай ихч нар байдаг. Тэрний талаар саяны сонсогч маань холбогдож хэллээ. Залуу наснда бас яаж харамсаж явдаг ийм дурсамжийн бүтээч гэсэн нэг ихчийн талаар. За дараагийн сонсогч авъя. За нэвтрүүлгийн цаг дуусж байгаа шүү. Чи мэндэ хүргэе та хурдан ирээрэй гэж. За сайн байна уу? За. Орой мэндэ. За сэдв сонсноо та. Сонсон нөгөө нэг цуг ажиллахад нэг ядаргаатай ихнэр гэсэн тийм. Тийм. За тань тийм бодит тохиолдол байна уу? Бага. За. Сонсъё. Цуг нэг ажиллажсэн нэг ихч маань харин нэг жоохон амар юу яагаад шоргуу игээд одоо юу гэдгийг дарга зэрэгнэрт одоо худлаа үний юм яриад л амар шоргуу идэг байсан. Тэгэл намайг ч одоо юу яана одоо нөө дарга зэрэгнэрт худлаа ярьж дарга зэрэгнэр намайг хийгсэн дэгсэн гэж салин мэлэнгаас харцдаг ч юм уу амар тийм тохиолдол зөндөө байгаа шүү. Харин тий. Тих гээд байдаг шүү дээ тийм ээ. Тий. Тэгэл скол өөрөө яг нэг 40 гарна 50 бараг насны их жохгүй. Тэгэл нэг бол нэг ажлынхаа нэг хөгшүүн бас нэг ахтаа бас нэг нэр холбогдоол. Өөрөө тэгэл бас нэг наагур цагаар явдаг байхгүй. Тэгэл тэрийг би мэддгийн тэгэл өөрөө тэр ерөөсө цуг ажиллаж байгаа бүх хүмүүсийг дандаа нэг ингээд ховж яриад энэ тэгдэг энэ тэгсэн тэр ингэсэн гэж ерөөсө. Тэгэл хэцүү байдаг юм да. Тэмчнэр бол амар ядаргатай. За албагцанд баярлалаа танд. За баярлалаа. За чи сайхан гөрүүлээрэй та баяртай. За баяртай. За нэвтрүүлгийн цаг маань дуусч байгаа болохоор энэ үрээд нэвтрүүлгийг өндөрлөё. 21 цаг 54 минут болсноор манай өнөөдрийн хүний лендер нэвтрүүлэг маань энэ үрээд өндөрлж байна. Манай өнөөдрийн сэдв хамт ажиллахад ядаргаатай эгч нар гэсэн сэдв өрөөнд ярилцлаа. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн дэмжин ажигчаар Тэрэлж байгаль эрдэс тус дэмжин ажиллаа баярлалаа. За мөн найруулагч Өнөр баяртай баярлалаа. Манай дараагийн нэвтрүүлэг 22 цаг 10 минутаас хөтлөгч Эрик Авгана нарын хамтран хөтэлдэг. Томчуудын явдал нэвтрүүлгээр та бүхэнтэйгээ иргэн уулзах болно. За түр баяртай. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3